За дахиад өдрийн мэнд хүргэе. За одоо яригдах агуулга болохоор томууц төвчний үеийн засал эмчилгээний талаар нэг товчхон хэдэн мэдээллүүдийг өгөхөр бэлдсэн байгаамаа. За энэ томоогийн заавар дээр маань болохоор засал эмчилгээний хэсгийг болохоор ихэд нь хоёр хэсэгт бүлэглэж ангилаад оруулаад тусгаад өгсөн байгаа. За нэгдүгээрт нь болохоор арилгах үеийн эмчилгээ, хоёрдугаарт нь болохоор заслын эмчилгээ гэдэг хоёр янзаар бүлэглээд за тэгээд өвчний үе шатанд харуулад халдвар томоогийн үетэй уялдуулаад өвчний эхэн болон дунд үе за төгсгөл үе гэдэг гурван янзаар хуваагаад эмчилгээнийх нь төрөл байдлуудыг төрөлжүүлээд оруулсан тусгасан байгаа юм. За тэгээд энэ дэр яг тусгаалаад юу гэдэг нэг яг ганцдаг төрөлгийн эмчилгээнүүдийг тусгаалаад онцгойлоод заачаагүй ерөөд нь ингээд тухайн үед хийгдэх боломжтой эмчилгээнүүдийг нийтээр нь тусгасан нь юу вэ гэхээр магадгүй алс нь одоо юу гэдэг эрүүл мэндийн даатгалтай холбоотой, нөхөжлөлтэй холбоотой уламжлалтын одоо эмчилгээ онцлогод энэ тусагдахаар болвол эсвэл энэ дээр нөгөө ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг эмчийн одоо хийсэн байгаа эмчилгээ онцлогон дээр хяналт одоо дүн шинжилгээ хийгдэхэр болвол одоо нөгөө бусад төрлийн эмчилгээний өргөн байдлаар сонгох одоо боломжтой байдлаар тусгаж оруулсан байна. За ингээд үндсэн одоо эсвэлсэрсэн буюу хижигний халуун өвчний үе шатанд тааруулаад өвчний эхэн дунд төгсгөл үе гэдэгтэй нь уялдуулаад халдварт өвчний эмчилгээний зарчим дэлхийд яаж гарч ирж байгаа юм бэ гэхээр за энэ дээр халдварт өвчний одоо эс боловсрсон буюу халдварт өвчний хижгийн одоо халдварын үед болохоор эмчилгээний зарчмын үед энэ заслын тухай ямар ойлголтууд зарчим дээр тусгагдсан байна вэ гэхээр дэлгэрсэн үеийн эмчилгээнд дээр бол хөлрөх эмчилгээг бол одоо хийх хэрэгтэй гэж бол заасан юм байна. За тэгвэл өвчний төгсгөл үеүүд хоолцож байгаа үед нь бол энэ тамирыг тэтгэх гэдэг одоо ойлголтыг бол энэ засалтай холбоотойгоор энэ хоёр төрлийн зарчим бас ингэж гарч ирж байгаа юм болоо гэж харж байна. За тэгвэл анаахны дөрвөн үндсэн яг томоогийн бүлэг дээр яг үндсэн яг тэр нэг засал эмчилгээнээс дөрвөгдсөн зүйлс юу байна вэ гэдээ харсан чинь хижиг ханиадын үед бол хөлсийн гараа яг хөлрөгөө гэдэг ойлголт яригдсан байна. За тэгвэл хамрын ханиадны үед бол уураар нутах гэдэг ойлголт бол хоёр төрлийн одоо заслын эмчилгээ бол тусгагдсан юм. За бусд нь бол ерөнхийдөө нэг эмийн болон эдэн ондоо явдал мөрийн эмчилгээ бол тусгагдсан. Заслын дундаас онцгойлоод одоо тодтогч харах юм бол энэ хоёр төрлийн зүйлээс тодруулаад харж болж байна. За томуу болон ерөнхийдөө энэ бусад төрлийн өвчнүүдийн үед энэ эмийн хэлбэрээс хамаарат өвчний үе шатаас хамаарат эмийн сонголтууд бас нэг харилцаа адил бас өөр бас байх юмаа гэдгийг сануулгах үүдсэн Жолонбаатар өгшийн хичээл дээрээс бас нэг нь агуулгад татаад оруулсан. За жишээлбэл бидний нийтлэг хэрэглээд байгаа энэ там болон талхын эмүүдийн одоо үндсэн одоо нэгсэн чадлын тухайд хийшээ бодох нүднээс нэмлээд авч үзэх юм бол там эмүүдийг бол голлоод хийний өвчнөд талхын эмүүдийг голлоо шарын өвчнөд за үрэл эмийг бол бадганы өвчнөд гээ заацсан боловч за нийтлэг одоо юу гэдэг нэг бусад төрлийн эмүүдийг аваад одоо хэрэглэхэд одоо нөгөө үйлдвэрлэгдэж байгаа хийгдэж байгаа олдсон байдлыг бол харилцан адилгүй бас байгаад байдаг. Гэхдээ сүүлийн үед бол бас ном татсан эмийн үйлдвэрүүд тан за гормон төрбөтэй эмийн үйлдвэрүүдээс бол зарим төрлийн эмийн хэлбэрүүдийг бол тосон юм гэх юм уу те зурмал юм зарим төрлийн одоо ханд эмүүдийг бас хийгээд эхэлсэн байна. За тэгвэл энэ дээрээс үндэслээд бас энэ тухайн өвчнийхөө үе шат өвчтний биеийн одоо тамир тэргүүтэнд тохируулаад бас эмийнхаа хэлбэрийг бас харж байгаа сонгох нь бас нэг чухалтай бас ойлголт байна гэж. За арилгах үндсэн нөгөө заслын эмчилгээнд дээр болонгуудаа дотор нь арилгах үеийн эмчилгээ, заслын эмчилгээ гэдэг хоёр салгаа тавьсан байгаа даа. Тэгээ тэрийг яагаад засал гэдэгт нь дотор нь тавьчихгуудаа дотор нь хоёр салгаж тавьсан бэ гэдэг. Бид нар өөрсдөө энэ уламжлалт авах нэр томьёо иршлүүдийг бас нэг нэгдсэн байдлаар зүй зохистой байдлаар нь хэрэгжилж явахгүй бол хэл яриад байгаа нь ойлгоод байгаа боловч хэл одоо юу гэдэг нэг үг хэллэгийн нэр томьёоллын үед бол харилцаа адилгүй бас нэг зөрүүтэй байдлаар ашиглаад байгаа учраас энийг бас нэг тодруулаад бас нэг харах хэрэгтэй болов уу гэдэг. За нэгдүгээрт нь болохоор энэ туулга буужуулалт тэргүүтээ 5 үеийн эмчилгээ одоо юу гэдэг нэг өвчтөн зөвлөختөө цаашаа ярих үедээ хийх үедээ одоо туулга засаж гэдэг юм буужуулалт засаж гэдэг юм гэдэг байдлаар нэрлэж яриад байгаа нь бол бас нэг энэ онлайн үед гэдэг юм уу эмчилгээний мэржлийн үед бас нэг зөрүүтэй одоо буруу болоод байгаа маа гэдэг. Ер нь бол туулга эмчилгээ гэх юм уу эсвэл бол туулга одоо үеийн эмчилгээ гэх юм уу гэдэг байдлаар нь цааш нь хийж ярьж занших нь бол бас нэг нэр томьёоллын үед мэржлийн одоо нэгэн үг хэллэгийн үед бас зүй юм болоо гэдэг. За ер нь энэ арилгах эмийн эмчилгээг ерөөхдөө энэ томоогийн үед гэдэг юм уу ер нь бол бас энэ өвчнөд үед ямар зорилгоор хийгээд байгаа вэ гэхээр өвчнөд дэр урахыг нэгсэндээ гаргахын тухайд нэгсэндээ хэрэгжилж байгаа эмчилгээний бас нэг юм арга хэлбэр байгаа даа. За тэгвэл энэ ямар тохиолдолд туулга хийгээд ямар тохиолдолд бүүжүүлэг хийгээд замжинаар хийхийн тухайд яах вэ гэхээр аль ойрын орноос нь гэдэг байгаа шүү дээ засна гэдэг. Дээд бид байх юм бол бүүжүүлээ, доод бид байх юм бол туулгая.
халуун одоо юу гэдэг хүүтэн хавсарсан байх юм бол дороос нь одоо нэрухаа олон зөөлөн шимтээр одоо огтуулж татах, шимжүүлэх мэхтэй байдлаар эмчилье гэдэг. За ялангуяа тэр өвчний төгсгөлийн тэр одоо хоосорж байгаа үед бол энэ нэрухаа олон жанзыг одоо солиулж хийх мэхтэй эмчилгээнүүдийг бол авч хийх нь бол бас зохимжтой юм аа гэдэг. За заслын хувьд болохоор хануур түүнүүр тэргүүтээ 5 заслын дотроос яг нийтлэг одоо бидний эмнэлэгдэр голлож одоо юу гэдэг хийж байгаа гэдэг матуустуудаас бол хануур болон түүнүүр хоёр байгаа тийм. За энэ эмчилгээний заслын эмчилгээний хувьд гэсэн ер нь бол халуун өвчтний урхтыг гаргахын тохиолд бол туулга эмчилгээг, хүүтэн өвчний хүчийг дарахын тохиолд бол түүнүүр эмчилгээг бол голлож бас сонгож хийх тохиолдол байгаа тийм. За тэгвэл энэ дээрээс нэг анхаарах зүйл нь юу байгаа юм бэ гэхээр халуун өвчний эсрэг заалт дээр бас нэг анхаарах зүйлүүд байгаад байна. За ялангуяа хорийн өвчнийн хоосорсон халуун, за хижиг хямрсан халуун гэдэг эс босросны үед бол энэ хануур эмчилгээг бол хийж болохгүй гэдэг. Гэтэл нөгөө заавар дээр маань болохоор хануур эмчилгээг хийнэ гэдээ ороод ирсэн байгаа гэдэг. Тэгэхээр энэ ямар үед хийж болохгүй вэ гэхээр ер нь бол халдварт хижгийн үе, халдварт халууны өвчний үе, эс босрож байгаа үе, тэгээд дэлгэрж байгаа энэ үеүүдэд бол бас тэр болгон бол хануурыг бол хийхгүй юм байна. Хийхгүй. За тэгвэл ямар тохиолдолд нь хануурыг хийж болох юм бэ гэхээр томч өөрөө дотор ангиллаар үндсэн ангиллаараа дөрөв хуваагдаад байгаа шүү дээ. Хоолойны уу шигний халдварт болон хамрын ингээд. Тэр халдвартын үед бол хийж болохгүй юм бол бусад тохиолдлууд нь болохоор уусан орон болон өвчний хүчээс нь хамаарат хануурын одоо эмчилгээг бол хийх болон бэлчээр орнуудыг бас сонгох тохиолдол бас байж болох юм аа гэдэг. Жишээлбэл хоолойны өвчний үед байх юм бол одоо нөгөө стресс ус харах ч юм уу, хамрын өвчний үед одоо хамрын судаснаас байх юм уу, уушигны одоо тэр өвчний хайдны дэлгэрсэн байгаа үед нь бол одоо ланин дамзаа юм уу, лочин дамзаа шиг юм уушигтны одоо судаснуудаас ханах эмчилгээг бол бас хийх тохиолдол бас байж болох нэ гэдэг. За хамгийн нийтлэг одоо юу гэдэг нөгөө аль чатлалын эмнэлэг дээр хийж болох гэдэг юм бас нэг энэ засал эмчилгээ нь юу вэ гэхээр энэ стресс цус гарах гэдэг ойлголт байгаа. Тэгээд нийтлэг бол энийг эмчнэр ямар тохиолдолд хэрэглээд байгаа вэ гэхээр хоолой өвдөх болон сөөх үед бол энэ эрхий болон долоор хорооны энэ стресс бол цус гаргах эмчилгээг бол бас хийж байна. Энэ нь бол бас яг гэхээр хоолойны өдөр өвдөх сөөх байдалд бол илүү одоо нэгсэндээ хурдан богино хугацаанд тоос нэгсэндээ үр дүн гарах боломжтой бас нэмэлтийн арга байгаа тийм. За энэ стресс гаргах цус гаргах эмчилгээг бас ямар тохиолдолд хийх вэ гэхээр жишээлбэл хүүхэд байх юм бол тэрийг одоо юу гэдэг том судсуудыг бас нээгээд хатгаад байж болохгүй учраас хүүхдийн эмчилгээний үед бол бас энэ яг хануурын одоо хийх үедээ бол стресс одоо цус гаргах эмчилгээг бас хийж болж байна. За дээрэс нь хөвшин байх юм уу, томир дорой хүмүүс төр бас нэг цус гаргах шаардлага байх юм бол энэ стресс цус гаргахад аргыг бас сонгож бас хэрэгжилж болж байна гэж. За түүнэрийн хувьд бол яах вэ гэхээр ямар тохиолдолд хийх вэ гэхээр ер нь бол энэ өвчний одоо дэлгэрж байгаа болон тэр эс босорсон одоо хоосорж байгаа үед бол хий ханиалга ихтэй, бадан сальс ихтэй үед бол бас түүнэр эмчилгээг бас хийж байна. За бас нэг нөгөө нэгдгэл нь юу вэ гэхээр хөгшин хүмүүс нь өөрийнх нь одоо нэгсэндээ насны онцлогоор хий хэмжээгээр дамгаа учраас тэр үед бас өвчин хоосрох үе төгсөх үе рүү болохоор хий хямрах тохиолдол байгаа учраас тэр үед бас түүнэр эмчилгээг бас хийж байна. За дээрээс нь дахиад энэ олон төрлийн эмүүдийг нэгсэндээ холих, уух тэргүүтээ хоол хүнсний ажил орчны нөхцөл байдлаас хамаарат галын илж буураад эм шингэхгүй байх тохиолдол үүсэж байгаа тохиолдолд бас энэ түүнэр эмчилгээг бол бас хийж болж байна гэдэг. За бэлчээр сонгохын үед болохоор юу вэ гэхээр ер нь бол арын бэлчрүүдээс нь ууш арын 4 буюу 5 дугаар бэлчээр буюу нь ууш бадхан сальс ихтэй энэ байгаа үед нь бол энэ гал түүнэр буюу тосгүй түүнэрийг бол хэрэглэх нь илүү зохимжтой юм аа. Тэгээд энэ яг зүгээр энэ өвчнөдөөж ерөөхдөө нэг хамааралгүй. Гэхдээ ер нь бол яг Монголын түүнэр гэдэг нэршилтэй холбоотойгоор бол анаохны 4 үндэс гэдэг ойлголтыг бол хүмүүс нийлж байгаа зохиосон юм а гэдэг ойлголтын талаараас түүх их сурвалжийн талаар үгнээс барьж үзээд байдаг хүмүүсийн тухайд 4 үндэс гэдэг ойлголт нь анх нэг урдлын өвчний англи дээр ярих тухай ойлголт төр буддын ухаан гэдэгтэй бол шууд холбогдож байгаа юм а. Тэгээ энэ буддын ухаан гэдэг энэ буддын шин гэдэг ойлголт нь Монгол дэлгэрсэн цаг тоол хугацааны хувьд бол хамгийн эртнийх нь бол хүннэг үеэс ахуулаад 2-3 удаа дэлгэрсэнтэй холбоотой анагаах ухаан ч гэсэн яг тэр одоо нэгсэндээ цаг тооллууд бол ижил зэрэгцэн одоо орж ирж ижээ гэдэг. Тэр монголчуудын хэрэгэлдэг түүнэр гэдэг утгаар алдарснаас биш түүнээс яг монгол хүмүүсийн зохиоцсон гэдэг ойлголтоор бол ойлголтууд бол ялгаатай юм а гэсэн бас нэг тайлбар яриад. Тэгэхээр энэ шинжээс нь хамаарат бол энэ тостой болон тосгүй түүнэр
өнөөдрийг сонгож хэрэглэх байдал бас нэг иймэрхүү байдлаар хоёр янзыг одоо сонгож хэрэглэхэд бол зохимжтой юм аа. За яг төөнөрийн үед энэ халдвар төвчтний үед, халуун өвчтний үед анхаарах нэг зүйл нь юу байх вэ гэхээр шарын халуун дэлгэрсэн байгаа үед бол төөнөрийг бол бас хийхгүй байх нь зохимжтой. За мөн арын 4-5 уушигны бэлчрүүдээс гадна өөр нэмэлтээр ямар бэлчрүүдийг сонгож болох вэ гэхээр жишээлбэл галын илж буурчаад байгаа зохиол дээр өмнөөс одоо энэ галын элчийн бэлчээр байх юм уу те гарнаг цам байх юм бэлчрүүдийн нэмэлтээр бас авч болох юм байна. Эсвэл бол хий одоо нэгсэндээ илүү их одоо ис босорсон үед нь байх юм уу эсвэл хосорж байгаа үед хий хямрах нь хий аривдах нь байх тохиолдолд эсвэл бол хөвшид байх тохиолдол дээр бол яг гэх энэ ходоод болон бөөрийн бэлчээр цав ерхий бэлчрүүдийг бас нэмэлтээр бас төөнөрийн бэлчээр дээр бас сонгоод бас авч болох юм аа гэсэн. Байна. За эдгээрээс гадна одоо юу гэдэг нэг нэмэлтээр одоо юу гэдэг хүмүүсийн нийтлэг мэддэг хэрэгэлдэг. Гэхдээ бас аль шатлалын имлэг дээр хийж болохоор гэрийн нөхцөлд хийж болохоор бас нэг зарим төрлийн бас нэг жилгэн аргууд юу байх вэ гэхээр цэр ихтэй байх юм бол зүгийн балтай татлахыг бол бас хийж болж байна. Гэхдээ энэ дээр бас анхаарах зүйл нь юу гэхээр 0-5 насны хүүхдүүд дээр бас нэг төдийлөн тэр болгон бас сонгож хийгээд байх нь бас их анхааравчтай зүйл нь юу байх вэ гэдэг. Тэгэхээр хүүхэд өөрөө шүлсээ хаях, ханиалах, найтайлах рефлекс нь бүрэн хөгжөөгүй байгаа үед бас энэ цэр их хохлох маягтай имчилгээнүүдийг, эмүүдийг бас уулгах нь бол бас нэг хүүхэд өөрөө цэрэндээ насандаа бас хахах бас нэг эрсдэл байдаг учраас тэрийг бас нэг анхаарах бас нэг зүйл нь байх юм байна. За хий ханиалга ихтэй байгаа үед бол яг хөө тэр утга имчилгээний аргыг бас хэрэгжилж болох юм байна. Дөрөв молор эмчийн ярьсан хичээл агуулга дээрээс яригдсан. За жишээлбэл одоо юу гэдэг лидер толоо, гүмбэрэн толоо, сороо толоо жоох эмүүдээрээс утаж болж байна. Гэхдээ зөвхөн юу гэдэг эдгээр зүйлүүд дээр утаад болчих юм үгүй шүү дээ. Дотроосоо ууж байгаа юмнуудаа уухасаа гадна утна. Утаснасаа утсан юмнэр ч гэсэн бас ууж хэрэглэх тохиолдлууд бас байж болох нэ гэдэг. За хоолой өвдөх болон сөөх тохиолдол төр нь хоолой зайлах болон хоолой цаслах байдлаар хэрэглэдэг бас юмуд бас байна гэдэг. За түрүү урд дурдж ирсэн нөгөө зимп тав тэргүүтээ бас дэмэн тэргүүтээ юмудэр бол бас хоолойг зайлж бас ууж болж байна. Дээрээс нь гадна бас нэмэлтээр бас тангаас сүүлд бас нэг царамтай цаслаг гэдээ гарцсан байлээ. Шууд цацаад хэрэгж болохоор бас нарилгаараа бас гарсан байлээ. Олдцын үед эндээс одоо юу гэдэг нь хайж одоо сурья гэх юм бол эдгээр бас сонголтуудыг бас хийж болох юм болов гэдэг. За энэ хоолой утах болон хамрыг утах, хоолойг утах, хоолойг зайлах хэмжлэгээний үед анхаарах нэг зүйл нь юу байх вэ гэхээр тухайн имээс болон тухайн имэнд орсон байгаа бодисуудаас харшилдаг одоо хүмүүс байх юм бол бас эдгээрийг одоо нэг шууд утах болон цацах байдлаар хэрэглэхгүйгээр буцалгаж одоо зөөгрүүлж ягаад үнэр болгон ууран дарагдсан хойно уух байдлаар хэрэглэх нь бол илүү бас зохимжтой байх болов уу гэж бодож байна. Тэгээд энэ талаар цаашаа хойш Эрдэнэ чимээгийн имчилгээний эмийн тухай хэсэг дээр бас өвшүүд ирэнгүү бас гарах байхаа. За ингээд заслын имчилгээнд дээр яг дахиад нэг дурдах зүйл нь юу гэхээр энэ тухайн бидний өнөөдөр яриад байгаа халдвар төвчин гэдэг үндсэн шалтгаан болоод нөхцөлийн хувьд болохоор юу гэхээр нөгөө явдал мөрийн нөхцлөөс хамаарат гаднаас халдвар авчих гэдгээс гадна үндсэн бас нэг нөхцөлийн тухайд нэг ад тэргүүтэй нөхцлүүд байна гэж үзээд байгаа шүү дээ. Тэгвэл тухайн үндсэн одоо нөхцөлийг дарахын тухайд бас нэг бүрэн буй ба заслын имчилгээ бас нэг одоо имчилгээний бас нэг арга бас байж одоо байх юм аа. Энийг бас үнэхээр одоо юу гэдэг өөрсдөө сонирхох юм болоод гэдэг юм эсвэл шашин шүтлгүүд харгалзах зүйлгүй бол бас хэрэгжилж болох бас нэг имчилгээний бас нэг өнцөг бас байна шүү гэсэн маягтай. Угаар нь одоо дарахын тухайд эмчилгээний тухайд хэрэгжилж болох юм аа гэж бас бодож байна. За ингээд миний бэлдсэн мэдээл болж байна.